ажилладаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөрөц нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чад. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Олын баяжул хэрдэн төлөвлөрийн хангард дэвжээний бөх аймгийн артандар дэрмийн болд аймгийн ачин Батбаяр төрөө давлаа. Та зэрүүн барьснаас татаа зогсож байна. Аймгийн артандар дэрмийн болд ардын өсгөлийн 78 жилийн анги хэр наадамд амжилттай сайн барилдаж өрөө давсан. Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн манай эрдэнэтчүүдийн хувьд эрхмийн эрхэм хүндтэй зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулахад тун таатай байна. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Харьяат аймгийн хурц арслан Дорждэрмийн болд. Сайн байна уу та? сайн байна. Сайхан тусч байна уу? Сайхан. Манай эрдэнэтчүүдийн дундаас төрсөн Монгол улсын начин одоо эрдэнэтийн унган хүүхдүүдээс эрдэнэтийн одоо уугуул иргэдээс төрсэн анхны начин Болдын Эрдэнэхүү. Сайн байна уу? Сайн байна. За сонь сайхан байна Болдарсан. Оо тайван да Улаанбаатар тус өчигдөр ирээд. Ингээд ажижин дэржсэн та ирээл байж. Эрдэнэтэд анх хэдэн онд ирсэн та? Эрдэнэтэд анх 1981 онд 10 дугаар анги Баянхонгор аймагт төгсөөд. Тэгэл тэр жилийнхаа намар Эрдэнэтийн сургуулийн төвийн техник мэргэжлийн сургууль гэж байх үед энд сурагчаар оюутнаар ирж токер анги төгсөөл засвархагийн заводод ажиллаж эхэлсэн дээ. Тэгээ эндээс зэргийн албан татагдаад. Тэгээд засвархагийн заводод токерчноор ажиллаж байж байгаад 2 жил ажиллаж гаад 1983 онд ардын зэргийн албанд 3 жилийн хугацаатай мөрдөд хадагдж босож ирээд цэрэгт байхдаа автын жолооч болоод тэгээ босож ирээд автоэрийн байгууллага буюу хуучнаар цэгэтэд Белазын засварчнаар ажиллаж ороод үргэлжлүүлээд Белазын жолооч ороод ажилласан. Анх та одоо Эрдэнэт рүү зорж ирж 1981 онд за тэгээ токерчин болж энэ санааг ер нь хаанаас төрсөн? Хэн танд ингэ зөвлөсөн? Анх 10 дугаар ангид байхад манай 10 жилийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн багш Должин сүрэн гэж эмэгтэй гүшээсээ тэр та нар одоо залуу хүүхдүүд тэр Эрдэнэт гэж их бүтээн байгуулалт болж байгаа дэлхийн 10 том үйлдвэрийн нэг тэрэнд очиж ажиллаач. Тэнд одоо манай 10 жил төгссөн Эрдэнэгийн наран тасралт гэж залуу очиж суралцаад Белазын жолоочоор төгссөн нэг Оросын тосгоо ааштай цалин мөнгөний өндөртэй сайхан газар байдаг гинэ гэхээр нь л эсвэл гिचээ сургуульдаач нэг сайн шанддгүй байсан. За ер нь тийшээ л явъя гэсэн бодолтой байж байгаа л тэгээд цуг 10 төсөө хүмүүс бүгд л шалгалтын төснүүдийн зэрэг таваа явьжсэн. Азар харин шалгалтанд унсангүй. За. Тэгэл Тэмсүүдээ хамгийн ихэнд дуудагч орохтоо Эрдэнэт сургуулийн төвийн Тэмс байна уу гэж асуугаал байна ингүүтэн тийшээ орно гэж тэгэл ороод өгдөгсөн. Нутгаас хэдүүлээ ирсэн. Нутгаас
30 хэдүүл ярьжсэн. Оо за олуулаа ярьсан байна тий. Баянгар аймгаас. Ер нь сурагч байхдаа барилдажсэн уу та? Яагаад гэж байгаа хэрэг манай эрдэмтдчүүд бол нэгэн цаг үед бас эрдэмтдчүүдийн нэр нүрийг өндөр түргэж явсан олон арслангуудын нэгэн манлайн байлаа. Тийм учраас сурагч ахуйн насндаа хэр зэрэг барилдажээ гэж асууж байгаа. Ер нь бүхийг бол сургуульд ороогүй байх үедээ л сон дээр үнэн сонин гэдэг дээр одоо баяр наадмаар мөнгө тоор баян авраг гала зурнууд нь гарчихсан. Ийм бүх болгоомжтой гэсэн хүсэл мөрөөдөл байсан ч гэсэн хөдөөний бүрэг хүүхдийн гараа барилдгаасаа ичиж явсаар хагаад. Тэгээд ер нь 8 10 дугаар ангид ерөөсөө барилдаагүй. Тэгэл Эрдэнэт дээрээ сургалтын төвд байх хугацаанд дач барилдаагүй. Ажил хийж байгаа цэрэгт явсан. Тэгээд цэргийн салгагдаад 24 настай халагдж ирсэн. 21-т явж ирсэн. Тэгээд 24 настай халагдж ирээд нь хойд Орос төлгөөр дотор явж ирсэн чинь араас нэг хүн нудраад тавсан, эргээд тарсан чинь бүрвсүрэн арснаа одоо миний багш. Энэ хүн байсан. Би өөр Эрдэнэт бүхийг байнга үздэг, бүгчүүдээ бүгдийг мэддэг байсан. Тэгээд л сайн байна уу та гэсэн сайн хаанахыг өгдөг. Хаана байдаг өгдөг. Эрдэнэт дүүлдэрд ажилладаг юм аа. Энэ чинь сэргээ салгаж ирсэн гэсэн чинь барилддаг гэсэн. Их сонирхолтой ер нь барилж үзээгүй л гэсэн. Тэгэл намайг спорт ордондоор авчирал. Тэгэл бөхөр хичээлж гисэн. Говьлтай аймгийн угуул аймгийн арслан мандрын бүрвсрэн гэдэг юм байх юм тийм ээ. Тэгэл тэрнээсээ уламжлал Орос Батарч багш жодоо өхөр хичээлүүлсэн. Бүрвсрэн багш үндэсний өхөр хичээлүүлсэн. Нэгэн цагт Монголын бүхий түүхэнд яригддаг тийм он цагууд байж яагаад тэгэхээр зэрэг 30 хүрээгүй жил хөгжсөн Эрдэнэт хот 30 илүү тооны арслантай гадны бүх ирэхээр зэрэг ер нь их алгаатай гэж ярьж ирсэн. Энэ яг он цагийн үед та бас эд сайхан барилдаж тэр үеийнхэн арслангуудын тухай бас яриач. За ер нь Баянгар аймгийн 30-аад аймгийн арслан Эрдэнэт хангар дэвжээний аймгийн арслан Батрия аймгийн начин Батрийг харууллаа. он дараад аймгийн арслан Батрийг гурийн намаараа саран зогт арцгаа мөнгө зөөж хөлцөөж бидний дандаа тунаанд мөн чих бэртэнд арслан энэ Уулын баяжууд хэрдэн төлдөрийн дэвжээний бүх аймгийн арслан хэсгийн Ганбаатар яг хороод орж байна. нэгэн үеийн бага аймаг Ганбаатар арслан аймгийн баяр наадамд нийт 3 удаа төрүүлсэн аймгийн урд арслан Бодгон аймгийн сайхан сумариад Уулын баяжууд хэрдэн төлдөрийн Доданы цэгэд ажилттай жиг сайн болсон байсан. Тийм олон хүн нэг төрөлд байхаар зэрэг одоо өсөлтөө их байх учраас сайн болсон нарах үү тийм ээ. Амгтууд аваарай. Жудо хөр чинь ямар амжилт гаргаж байна? Гаргасан? Жодоо хөрөд би чинь улсын аваргаас хүрэл медаль, олон улсын тэмцээнээс мөнгө хүрэл медалууд нэлээдэг авсан. Спортын мастер. Гадаадын уралдаан тэмцээнд ч гэсэн нэлээд олон улсын тэмцээнд оролцчихсон. За Эрдэнэтэд ирээд цэрэгт явж цэрэгээс ирээд дахиад Эрдэнэттэй ирж амьдарч энд бүр ингээд сууршаад амьдрал зохиогоод гэр бүлтэй болж хэдэн онд гэр бүлтэй болов та? Цэргээс салгаж ирсэн жилээр одоо гэр бүлтэй болсон. Эхнэр маань 10 жилийн доод ангийн хүүхэд байсан. Тэгээд бид хоёр Нэг нутгийнх байх нь тийм. урд нэгийгээ мэддэг байсан. Тэгээд гэр бүл бол 87 онд том хүн маань гарсан. Тэгээд одоо энэ Монгол Улсын начин хэмээх хэрхэн мал дээр хүрсэн Эрдэнэт маань өвөн хүү болон мэдсэн. Би харин Эрдэнэт хүү начингийн тухай яриулах гэж хизээ гэр бүл болов уу гэж асууж байгаа. Айлын ууган хүү Монгол газар ирэх хүн болж төрнө гэдэг ертөнцийн тавиланд их ховор юм гинлээ. Монгол газар ирэх хүн болж төрсэн хүн тэр дундаа бүх болно гэдэг бас их хэцүү тавилан. Хүссэн хүн бүх болох. Бүх болохтой бүр улсын цолтой бүх болно гэдэг. За одоо бас их хэцүү зүйл байх. Зүгээр энэ тухай дараа ярилцъя. Улсын начин Эрдэнэт хүү манай эрдэнэтчүүдийн нэгэн гайхам сайхан бахархал ийм хүмүүн ийм хөвгүү боллоо. Ягаад гэхээр яг Эрдэнэт хоттой төрөөд Эрдэнэт хоттой өсөөд энд боловсрал эзэмшээд тэгээд энэ үе тэнгийнхэн дотроос одоо ингээд Монгол улсын начин хэмээх нэрхэм хүндтэй золыг анх төрүүлж авсан ийм хүн боллоо. Юуны төрөнд бас эрдэнэтчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе.
За баярлалаа. 6 дугаар мэдлийн үе тэнгийнхаа найзууд цагсчин найзуудын тухайд урсаач. Хоёул одоо бүхээр бол хүмүүс энэ хоёр одоо нийлчээ гуруулаа нийлчээ бүхэрлаа гэх бах. Өөр бусад найзууд гомдох бах тий. За 6-гийн X-т манайх байсан. Тэгээд ер нь ангийн найзууд, байрны найзууд одоо нэрийг хэлээд өгөл өрөөсөн. Бараг дуусахгүй бах. Өрн дээр орсныгоо үүдэн нэг сагсны шийдэн дээр. Ер нь шорон дээр л ер нь тоглож гисэн дөө. Эрдэнэтгэл хизээнээс ер нь бүх болъё гэж бодсон. Хизээнээс барилцсан. Би 2006 оны намраас ер нь биеийн төвийн сургуульд орё. Ер нь бас нэг бүх болъё гэсэн зорилготойгоор Шонгор биеийн төвийн сургууль ирсэн ороод төгссөн баг. Ер нь нэг 2006 онд чинь хотод багч билүү? Баха. Ер нь Баянгорын бүчүүд Баянгорт бэлдээд байгаа гэж байна. Аав нь яваа цуг явъя гэж байна. Чи цуг явах гэхээр нь сонирхолтой хөдөлгөдөд бас тийг явж үзье гэд цуг явсан. Ер нь тэр цагаас эхлээ ер нь бүх хөргөж жоохон сонирхсан доо. Ер нь тэрэнд нэг юм айхтар барилдыг бэлтгэлээ гэсэн тийм сонирхол ер нь таарах юм байсан шүү. Харин би яг нэг тийм нөгөө үйл явдалтай таарч ирсэн болохоор тэрийг л ярих гээд байна л да. Болдарслан барилдах гээд хангард руу орж явхад хүүн хувцсыг авчирч өгч байгаа гинэ гэд бид нар гадаа хүлээгээ зогсож ирсэн. Нэг өндөр борхуу авчирж өгөөд бүх үзэхгүй мөкс их дургуйхан шиг сакс тоглохгүй эргээ гүйжсэн тэр хүл өнөөдөр улсын начин болж л дээ. Тэр энд нэг зүйлийн тухай манай эрдэнтчүүд бахархан саашааж үеийн үед ярих дурсах ийм сайхан түүх хэдий боловч Монгол бүхийн тоонд ороод бүх аавын хүү улсын эрхэм цолыг хүртэх гайхам сайхан юм. Яг тэр мөчөд ер нь начин болчоод юу бодогдож яах юм? Сар гарахны өмнө ерөнхийлөгчийн зарилгаар улсын начин цолыг авсан. Хөөд одоо юу бодох вэ? Юм бодогдгүй юм бэл. Энэ бодож амжихгүй байна. Амждгүй юм бэл. Хүүг начин болоод гарч ирэхэд та бас гадаа хүлээж ийсэн. Тэгсэн. Юу бодогдож байна? Гойрн нэг ер нь начин болчихлоо гэж энийг одоо олон жил бас харж байсан. Тэгээ ерөнхийлөгчийн зарлаг гараад тэгээд начин болоод гарч ирсэн бол гадаа нь байсан. Ер нь хоёр нүднээс гараад хоолой зангираад маш их баярлсан. За энэ цаг үед бол аав нь хүүгээ улсын өндөр цолтой бүх болох нь улсын цол хүртээсэ гэж олон жил харж хүлээж байж түүнээс өмнөх цаг хугацаанд эрдэнтчүүд болд гэдэг эрхэм хүндтэй бүхийг улсын цолнд тунчиг ойрхон байна. Энэ жил болчихно гэж нэлээд хэдэн жил бас харж хүлээсэн шүү. За би ер нь барилдаад нэг удалгүй үеийнхэн дотроос хамгийн төрүүлээд аймгийн зансуул авчихсан. Тэгээд нэг жил орчим хичээлэл үеийнхнээс хамгийн төрүүлээд цол авсан. Одоо миний үеийнхэн гэхэр ч одоо даваас сүрэн тавхай саран зогт ингээд эдгээр байсан. Эдгээрээс бол төрүүл цол авсан. Тэгээ миний араас л эдгээр бүгдөө цол авч ихсэн. Тэрнээс өмнөх арслангууд бол бас их хүчтэй байртай. Ер нь бид нарыг үл ер нь 2-3 даун дарууд ер нь нухчихдаг тийм байсан. Тэгээд ер нь цол авангуудаа баярлал. Би чинь тойрго тэр жил Гокийн авраг гэж болдгийг. Гокийн аврагын 32-ын тойрог дундалгөө төрүүлээд 7 хоног хамраад цол олгох аймгийн аврагаар баригдсан бас 32-ын тойрог дундалгөө төрүүлээд тэгээд аймгийн зан цол авч ирсэн байгаа. Миний урд төрөөс хойно төрөөс усуд бол унаатай төрүүлээд аймгийн арслангууд өгчөөс урд хойд төрөөс усуд. Надад болохоор шинэ гарч иж байгаа залуу хүүхэд ер нь арслангийн хэмжээнд барилдах ч юм уу, гүйч юм уу гэж бодсон бас аймгийн зан цол олгож ирсэн байна. Тэгээд ер нь урам орсон доо. Ер нь барилж болох юм байна. Энэ ер нь хичээллээд ингээд яваад байвал гэл урам орол. Тэгээд ер нь бэлтгэл сургууль ажлаа хийн. Би чинь улсын төлөвлөгөө даалгавартай хүн таацсан балаз машины жолооч. Тэгээд ажил тарж ирэл гэртээрэл гэс агуухтай хоолны хийж очивол бэлтгэл хийчихгээл эрж гүйж ирэл хүүхдийн дав уугаад ингээд ажилдаа явал ингээд ер нь хэдэн жилийн үйл ер нь их шимтэн дурж ин бүхэд бол амьдралаа зориулсан.
Улсын баяр наадмын өндөр даваанд тулж ирээд за бид 2 чөлөө гэж санаж байна. Удаа 5-ын даваанд гарч барилдаж исэн. Тэгээ манай эрдэнэтчүүд бол тэр он жилүүдэд бүгд л одоо боломжоор дэмжээд л гэр гэртээ ингээд л эсрэг тийшээ хазаагаал үзэж яагаад тэгээд болдгоо юм байна даа л гэж бодож ялаа. За тэгээ би чинь аймгийн наадмуудад 2 төрүүлчлээ. Эрдэнэтийн аваргаар 6 доош төрүүлчихлээ. Тэгэл ер нь улсад очиод барилдад үзэтгэвэл яадаг юм бол тэр начин гэдэг цол бол ер нь яаж барилдвал болдго юм бол гэж очиж барилдсан. Нэг удаа Батбай Бэтэр очиж барилдсан байгаа 90 онд. Хоёрын даваанд одоо энэ улсын чинь мөнгө ширгалд унсан байгаа. Тэгээ дараа нь саран цогт битэр улсын наадманд ер нь их олон удаа очиж барилдсан. Тэгтээ бол ер нь ч одоо 94 онд нөө хэдэн онд вэ та. 2 давчдгийн одоо энэ улсын зан од гэрлэр эн чинь одоо бас л яг улсын начин болно гэж тааварт орсон байсан жил 2-ын даваанд таарж барилжиж даваад 3 дээр одоо нутгийн хаан бүх нэгэн үеийн улсын начин дэлээ газрын сөхтөр даваад дараа жил нь одоо Санжин Сүхбаатар гэж улсын зам байсан. Овс аймгийн наран болгосон юм яриад. Аймгийн наран болгосон яриад. Тэр хүн амлсан, тэр хүнтэй бас нэлээ үзчихэд даваад тэгээ 5-ын даваанд Балжин аврахтай ер нь нэлээд ч удаан барилж жагаад унсан. Тэгээд ер нь улсын наадамд бас бэлтгэл сургууль сайн хийгээд барилдвал бас болохоор юм уу гэсэн ойлголт авсан л да. Тэгэж байж байгаа дараа жил нь очиод 3 доо 4 доонд баяр сайхан зан амлсан. Баяр сайхан зантай бас л үзэж нэг ээж дөрөв хөллөж байсараад тэгээд нэг шүүгчдэрийн нэг алдаатай шүлтэслүүд намайг унсан тооцсон. Тэрний дараа жилд бас очиод бас 3 даваад 4 дээр төвчин зантай бас баахан барилдаж байгаад бас нэг өөрийнхөө нэг гинэггүй хариуцлагагүй анхаарал суларсанаас төвч хахад унсан. Сүлд нь ахиж чад. Тэгчээд хатан сайхан Дорногийн хатан сайхан начин гар дөрөв тавьж ирсэн. 5 дээр энэ улсын арслан Ганбат улсын заана 6 залуу зааны хамгийн хотхон зам байсан. Тэгээ Ганбат цаа намайг амлаж авсан. Тэгэд би ер нь 40 бараг 40-тэй байсан юм байна. 2000 тэгээд үтсээр гал унсан. Ингээд л улсын наадамд 5-ын даваанд 2 4 дээр 3 чивчөө 2 дээр арай 1 дээр л унсангүй дээ. Ер нь тэгээ барилдах би чинь бас энэ ор барилддаггүй байж байгаад Эрдэнэтээс л ер нь анх бэлтгэл сургууль хийж барилдсан хүн байгаа. Тэгээд Арангаа аймагт болсон 6 аймгийн бүсийн тэмцээнд төрүүлж тэр жилээ улсын сорилгоос хүрэл медаль авчихсан. Тэг анхны ер нь улсын аварга хүрэл медаль авчихсан байна. Одоо яг танай үеийн одоогийн Ахмад Арслангууд Өвранга аймгийн 9 зүйлсмын яриат Ванчгийн тавхаа Зэлэнг аймгийн Баруун мөрөн сумын яриат Монгол улсын арцах Наран гэрлийн саран цогт. За тэгээд Тайванбаатар Арслан гээд энэ хүмүүсийн одоо тэр цаг үеийн мундаг бөхчүүдийн үр удам хүүхдүүд нь одоо өнөө цагт нэгэн үеийн сайхан залуу бөхчүүд улс аймгийн цолонд хүрээд эхэллээ. Магадгүй залуу байхдаа та нар бол хүүхдүүдээ бүх болгондоо гэж ярьж байгаагүй бах. Тэр хоорондоо их өрсөлдөөнтэй байсан гэж түрүүн ярьсан. Ер нь хэр өрсөлдөөн байсан бэ? Их гэдэг нь. За ер нь одоо жодох Батарш багшийн удирдлагын доор жодох 2 цагийн бэлтгэлийг хийчихэд тэгээд бэлтгэл дуусан гут жодохын бүсийг гэд гуяраа ороочж жагаад одоо Эрдэнэтийн наадамд энэ жил хэн төрүүлэх нүг л үтчихнэ. Тэгэл 2 цагийн бэлтгэлээс чоош ахаад 2-3 цаг барилт. Тэгэл нэгэн төрүүлчихвэл Эрдэнэт төрүүлчлээ гэж өнгөрчихдөг. Онцгой нэлээд готор нь хайсан нэлээд баяртай дэлнэ. Тэгэхээр шар хөдлөн. Тэгэл ер нь нэг нэгэн тэгжл гурцаж
бэлтгэлийн дараа ахаа 2-3 цаг л ингээл барилддаг. Тэр мундаг өрсөлдөөл байсан шүү дээ. Та нарын үеийн бас аймгийн начин заанаас дээшээ гарах боломжгүй. Гэхдээ өөр аймагт очиж барилдвал тэрнээс илүү барилдах боломжтой олон мөхчүүд байлаа. Жишээ нь одоо Батархчаа гэж начин байлаа. Тий. Нэг нь сайхан барилдж байсан. Манай үеийнээс энэ ер нь юу шүү дээ. аймгийн бүрэн нэмаар хородовда. Телэнгийн баруун бүрэн сонгогийн суурьяасан аймгийн арсан Бүрэнбаатар манай онжоо Таймбаатар хүчний салдаж говалтад төрүүлчихсэн. Тэр гэж Баян аймгийн Баянмол сумын сонгогийн суурьяасан бүтэн жил унаагүй юм байна. Одын байжуул хэрдүүрийн хамгаалж өгч нэг Таймбаатараас нь барьж дуурдаг хородовда. Тэгээд сүүлдээ сүүлдээ ганцны хайлаа ингээд сайн хөнгөрөлт дагаас ажилласан. Тэгжээд саран завх маань нэр аймгийн зансалт хангад клубын тамирчин спортын мастер бас тэр нэг хөл гард ордог сэнжлүүлж халсуулдаг бас ихний үедээ бас мэдхгүй нэлээд твддэг. Сүүлдээ нөхөн багж барьж аваад ингээд бас ингээд яадаг хайдаг. Тэгжээд дармаа узар гарцсан ирлээ. Дармаа узар гарцсан ирэхэд бас барьдаг хүн байхгүй байлаа. Бас нэг 2-3 сар 4 сар болсны дараагаас зууралдаг болоо сүүлдээ бас хайдаг болоод ингээд ер нь сайжирсан. Ерөнхийдөө бол бидний үеийнхэн дотроос дээшээ нэг мундаг арслан болоогүйсэн начин заан цолтой бүхчүүд бол энэ аль аймагчууд барилцаад төрөлж хэмжээний тийм болцсон байсан. Тэгэл бүсийн тэмцээн байх чи ер нь бараг нь 4 хүн гарнаг бол 3 гарчих жишээ нэ. Иймэрхүү ерөөдөө нэгэн жиг тэгээд сайжраа гараад ирчихсэн. Хөдөлгөж нүдийг баясгаж байсан юм аа. Бидний урд үйчихсэн. Нэгдэн ч юм байна. Томчиг болсон. Зэдэн их хоёр арслан. Ингээд эдгээр чинь бас л энэ тойргийн бүсийн аймаг болчиход цаавс улсын авраас бүр багаараа мөнгөн медаль хүртэл авч ирсэн шүү дээ. Манай урд үйч. Эрдэнэхүү начин одоо аль дивжээнд харьяалагдаж байгаа? Би одоо хонгор нутаг дивжээнд. Баянгор ч одоо 2 дивжээтэй гэсэн үг үү? 2 дивжээ. Их богд хонгор нутаг. Хонгор нутаг дивжээний багш одоо аймгийн зам Батхирал. Сая одоо Болдарчлан бит хоёрын яриан донд нөгөө нэг сайн хүн ирэхээр баг дотор гэдэг юм уу бэлтгэл сургалт хийж байгаа тэр тангамд нэг сайн хүн ирэхээр дагаад илүү их сайжирдаг гэж. Танаа дивжээнд одоо улсын өндөр цолтой илүү их тийм сайн барилдаж байгаа залуучууд их хэнүүс байна. Одоо манай дивжээс одоо улсын чин цэрэн тогтох. Тэгэл аймаг арслан улсын цулавчгаар аймаг арслан зөндөө өнөө. Одоо цэрэг арслан жаа. Бачелоржийн цэрэн тогтох тийм ээ. Сүүлийн үед Баян хонгор нутгаас бүхэн бүх төрлүүд дээр их сайжирсан. Жудо бүх, чөлөөт бүх, үндэсний бүх төрлүүд дээр их сайжирсан. Одоо жудо бүхэд бол бас нэлээд олон залуучууд их сайн барилдаж байна. Чөлөөт бүхээр бас их олон залуучууд сайн барилдаж байна. За үндэсний бүхээр бол тэгээд яг одоо барилдаж байгаа залуучуудын одоо хамгийн өндөр цолтой нь улсын харьцаг Нацаг сүрэнгийн зулбоо юу? Одоо тийм байна. Тэ. Даш очрын Батболд гэж байсан одоо барилдахаа болж байгаа бах тэ баг. Одоо ер нь барилдахгүй байх шунаа ажил төрөлтөө бас. Мэдээж хэрэг өндөр цолонд хүрээд өндөр амжилт үзүүлээд ингэн гэдэг нэг хэрэг. Энийг батлаж харуулна гэдэг илүү их том даваа, илүү их өндөр даваа. Одоо Монголын ард түмнийг тэжээж байгаа, Монголын ард түмнийг үеийн үед одоо өдий зэрэгтэй авч явж байгаа. Магадгүй аавын чинь одоо бүтээн байгуулалтсан тэр Эрдэнэ төлөвлөрийн уурхайчд хамт олон Эрдэнэтийн үеийнхэн Эрдэнэхүү начинг одоо харцгаас дэш цолонд хүрнэ гэж итгэж найддаг баг. Мэдээж хэрэг өөрөө ч гэсэн залуу хүн энэ тухаас бодож ярмэлцдэг байлгүй тийм ээ. Эрдэнэтчүүддээ бас хандаад яриач. Хоёлоо ер нь жоохон яри. Тэгэхгүй бол бит хоёр ярьсаар байгаа таарах юм байна тийм. За Эрдэнэт бижнэд яалчгүй энэ Эрдэнэт ингээд төрөөд тоглож өсөд 10 жилийн төгсөө хот руу орсон. Тэгээд хот руу ингээд ороход чинь Эрдэнэтээс хотод ерөөсөө тийм дивжээ гэж байхгүй. Эрдэнэтийн бөхчүүд гэж хотод бас нэг тийм тусдаа бэлтгэлээд газар байхгүй.
Тэгэл ерөнхийдөө Баянгор хонгорих гээл Батболд гарцгаыг аав өнөхгөр ер нь Баянгорынх нөгөө бараадаад бас нэлээдгүй олон жил бэлтгэлийгээ барилчлаа. Тэгээ энэ жилээс ерөнхийдөө нөдлөн урснагаас өгөөд ер нь хөрсөн утгаараа ер нь барилдаа гээд. Ер нь одоо тэгээд Орхон аймаг Баяндөр сумгээл сумууд дуулаад барилж чинь да ер нь. Харин нэг удаа одоогоос 2-3 жилийн өмнө Аавтанд харахад тэгжилжсэн. Уг нь миний хүүчин яг Эрдэнтийн онгон хүүхдийн байгаа юм шиг та. Тэгээ одоо яахаа Баян хонгорл гээд байгаа юм гэж. Мэдээж хэрэг аав бас нутгаа дуудуулах сайхан л байлгүй яах вэ? Харин тэгээд хувьд яг одоо хуучин шиг одоо аав ярьж байгаагаар бол Эрдэнэт нэг ингээ 30-аад арслан байдаг байсан гээд бэлтгэл бүүнд хийдгүйсэн гээд. Тэгээ гот руу ороход бол яг Эрдэнэт гэсэн хүмүүс бэлтгэл хийж тийм бөхчүүд юм байхгүйсэн. Өөр нь дүгш бас туулах юм байхгүй. Тэгэл аав нутгаар Баянгор уугуул ингэж дуудуулаад. Одоо ч гэсэн Улаанбаатарт бол Эрдэнэтийн дивжээ Эрдэнэтийн бөхчүүд гэж бол байхгүй одоо анх төрүүнийх нь л одоо таавалж байна. Тийм болохоор одоо төрүүн бидний ярьж ядгаар Ахмад хүн дараагийнхаа үеийн залуучуудад сургууль хүмүүжүүлэх хэлэх нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Тийм учраас таавал одоо дараагийнхаа залуучуудыг бас сургууль хүмүүжүүлэх Эрдэнэтээс өшөө олон илүү их авьяаслаг залуучуудыг бүхэн гараас нь хөтлөх юм үүрэг хүлээгдэж тэ. Мэдээж тэгэлгүй ах уу. Одоо тэгээд төрсэн газараас хаад сайн залуучууд бэлтгэл хийж залуучууд байгаа дөрөв хот руу орж бэлтгэл сургуульд хэрэгж явж ирнэ. Шаардлагын амжилтанд бас үндэсний спорт бүх гэдэг юмар бас нэг төрсөн нутаг Орхон аймагаас нэг сурчлах маягаар. Ер нь одоо Орхон аймаг гэхэр л яг нэг экспортер нь хүмүүс мэддэг үндэсний хөрөөр нэг мэдхгүй ер нь. Ер нь хүмүүс ер нь одоо ер нь хот руу шин барилдгааж байцсан байна. Ер нь би чинь Баян хонгор гэхээсээ илүү Эрдэнэтийн хангардын болд гэхээр хүмүүс их мэддэг. Тэгдэг. Тэгэхээр би одоо дотор бодоод байдаг байхгүй. Манай Эрдэнэт гот Орхон аймаг байна. Улаанбаатарт нэг дивжээ нээх хэрэгтэй байгаа. Тэгээ одоо экспортер хичээлж байгаа сүрийтэд залуучууд болон орон нутгатаа сайн барилж байгаа залуучууд Улаанбаатарт очиод тэр дивжин дээр очиод бэлтгэл хийчихдэг. Тэр Орхон аймгийн одоо тийм дивжээ Эрдэнэт дивжээ гэдэг юм уу? Нэг тийм дивжээл байгуулах хэрэгтэй. Би чи ерөнхийдөө энэ нутагт 18 нас дээр 27 жил амьдарчихсан. Ер нь машин явж байхад ороо номертой машин явж байвал тэгээд энэ одоо манай орхны машин байна. Энэ таньдаг хүн байна уу гэдэг ер нь ингээд урд өрнөө тарагч байна. Ер нь сэтгэл зүрхэнд амьдрал гүйдэг ширчихсэн, ажил төрөл бүтчихсэн, бүхэл ажлын бүхэл юмны гараа яасан тэгшэрсэн энэ сайхан нутаг бол ерөөсөө байнгын бодож явдаг. Яг харахгүй бол одоо таны нутаг биш. Ягаад тэгэхээр та бол Баян хонгорт 18 жил амьдарсан юм байна шүү дээ төрснөөс хойш. Эрдэнэтэд бол 27 жил амьдарсан юм. Тэгэхээр ч одоо таны яг харахгүй нутаг байх нь байна тийм ээ. Одоо 18 настай ирээд эдийг хүртлээ. Тэгэл одоо Эрдэнэт үйлдвэртэй ажиллаж байгаад одоо 40%-аар одоо би эрүүл мэнд муудаад гардаг тэр юугаар одоо гарчихсан. Тэгээ одоо бол өндөр насны юутай. Тэгэл Эрдэнэт үйлдвэрээс тэтгэмжийн бүх юм одоо ингээд авчихдаг. Тэгэл одоо салшгүй холбоотой ер нь Эрдэнэт нутаг бол ерөөсөө байнга сэтгэл зүрхэнд ер нь хангардаг Эрдэнэт спорторооны бүхгөө ер нь энэ одоо хизээ барилжээс өгдөг хаана барилжээс өгдөг одоо ингээл яваад асуух ийм л жишээ нэ. Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрт Монгол орны өнцөг булан бүрээс аймаг сум бүрээс бараг айл өрх бүрээс хүн ирж ин хот үйлдвэрийг бүтээн босгосон эвнэгдлийн бэлэгдэл ийм газар. Танай автоврын баг бол одоо таны түрүүний хэлж яадаг цэгэтэд шижигнсэн олон залуучууд байсан. Танайхан бас заримдаа бүхийн барилдаан тэмцээн хуралдаан явуулж яадаг. Тэнд ер нь шижигэр залуучууд байсан уу? Манай Эрдэнэт үйлдвэрний автоврын байгууллага хуучтай цэгэтэд бол одоо нэгэн үеийн одоо энэ аймгийн авслан даваа сүрэн аймгийн заан дандар аймгийн начин Батуй гэдэг сумын заанууд үлзэндөө ингээл бидний чинь одоо ажлын зав чөлөө гарвал барилдана. Барилж байгаад л уснараа ороод дарга нарт өргөдөд төгөлөр хамгаалал зөрчлөө гэдэг. Одоо шагнал салан болон асуулж барих тийм асуудлууд зөндөө үүсгдэг байна шүү дээ. Тэгэл энэ
маань гараад дараа нь би ч 2 хүүхэдтэй банд охин 2-тэй. Одоо хүүгэн би анх энэ Боломжимс дэлгэр 2-2-т жодоогийн секцэнд өгч энэ чинь бас сургуульд байхдаа жодоогоор тэр 2 багштайраа гिचилжсэн. Дэлгэр 2 гэж бүхэн самбарлтаны дэлхийн аврагын хошоо мөнгөн медаль давгагийн дэлгэр 2 байна тийм ээ. Давг дөржин дэлгэр 2. Тэгэл яасан энэ маань бэлтгэл сургууль хийж байгаа. Тэгэл хот руу явсан. Нөгөө Монгол бүхэд Монгол эрчүүдэд ер нь эрэмб дестара жудаг гэж юм байдаг. Гэхдээ хоёулаа бүх аав хоёрт бол эрэмб байхгүй зү. Тийм байна. Хоёулаа начин гэрүүлэхгүй зүгээр суулгачаа хоорондоо яриад идэг. Тийм учраас тэгж асууж байгаа юм тий. Нэг удаа давгаа авраг тэгж гин. Ахан сумья озер авраг. Тэгээд нэг ахан сэржүдэ начин долгор сүрэн заан гэд үндэсний үеийн цол бүртээ хүмүүс тэднийд байх юм гин. Тэгсэн чинь давгаа болохоор их авраг олонч төрүүлсэн. Уг нь тэрүүгээрээ бол дээр суучмаар байдаг. Гэтэл гэр дотор орж ирэхээр зэрэг эрэмб доогуур байгаад байдаг. Их сони юмаа гэж ярьж ирсэн гэдэг. Нэг онгой байдаг шүү дээ. Говьтай аймгийн нэг аав хоёр сумын зан байжгаад аав нь хүүгээ тэгсэлээ. Миний хүү энэ жил их гайгүй байх шүү. Чи аймагт очиж аав нь сумдаа үлдээ гэж. Тэгээ хүү аймагт очиж аймгийн начин болчиход аав нь сумдаа үлдээ төрүүлчихэд. Тэгээд наадмын дараа голынхоо цуглуулад нэг цайлга хийжлээ. Аав сумдаа ахид төрүүлсэн хүү аймгийн начин болсон гэд. Тэгээ орой найр өндөрлөө. За өндөрлцгөө. За миний хүү гараад морь аргамччихсан чи хүү нь аавта эренбэрээ байгаарай гэсэн. Яадаг ч байлаа гэсэн ялангуяа Монголд аав хүү хоёрт эренб гэж байх учиргүй. Аав хүү хоёрт их хүндлэл их хайр гэж л байх учиртай. Магадгүй өнөөдөр зүгээр манай эрдэнэчүүдийн бахархлуулсан эрдэнэхүү начин бол их хайрын үнцэн, их хайрын хувь тавилангаар одоо ийм хэрэгэм зэрэгт үрчгсэн өшөөч илүү цаашаага энэс өөр үсэгтэй тэмдэг зүгээ дараагийн жилүүдэд ирнэ гэж их найдаж байгаа юм. Би эрдэнэхүү начин болохоор зэрэг одоо бит хоёр бүх ярихаасаа илүү сүүлийн үеийн бүхчүүдийг яагаад тэгэхээр ганц нэгэн хүний муухар буруутай үйл ажиллагаанаас болоод нийт бүхчүүдийг үзэгчд дардман жоохон үл таашаадаг болсон учраас нэг бүх ярихыг хүсэхгүй байна. Зүгээр яг энэ нутгийнхаа залуучуудын тухай, үе тэнгийнхнийхаа тухай яриач, хүүхэд насныхаа тэр сайхан зүйлийн тухай яриач гэж хүсэж байгаа юм. Тэр би эрдэнэхүүг сагсчин болох гэжсэн л гэж сонсоод ирсэн юм байхгүй юу? Ер нь нэг саксны талбайгаас өөр нь салдгүй л байсан л та. Ер нь боломжуулд бол хичээлээ тасалчихна. Тэгээд саксны талбай дээр одоо тэгээд гэрийнхээ ойролцоо өөр нэг тэнэгүр нь бөөнөр нийлж өөр нь өөр байрнууд өгддөж гэсэн бас нэг бооцоо тавьж тоглодог байлаа. Ер нь тэгээд сүүл рүүгээ тэгээд ер нь бүхний зам руу ороод ер нь тэр сакс макс ер нь их тоглож өргөн дөрөн багасаад ерөнхийдөө болсон л доо. Бүхний зам руу ороход аав шахсан уу? Ерөөс тийм шахаагүй. Шахсан юм бол байхгүй. Яг намайг эрдэнэд байхад бол барилдуулахгүй шиг хөөцөлдөг байсан би өөрөө. Ер нь боломж бол цутаашдаг. Нэг барилдуу. Яг сүүлд тэгээ нэг баян өнгөрийн бүхчүүд бэлтгэл гараад бас бэлтгэлийн тэр цугийг өглөө босоод өдрийн бэлгийн цугийг бас нэг амтанд нь ороод ерөнхийдөө бас нэг барилдыг гэсэн. Одоо 2006 онд л яг тийм шийд гаргаж ялаа. Одоо энэ тэгээд тамирын сургууль орё. Аавч гэсэн баталдахтай яриад. Одоо тамирын сургууль шонгорд оруулыг бүртгүүл яриа. Баталдах хэлээд. Тэгээ баталдах намайг намар нь авч 2006 оны 9 сард ойж бүртгүүлээд. Тэгээ оюутан болоод ер нь дагаж бэлтгэлээ гэдэг ер нь бүхэн зам руу тэгэл ирэл басалдаг. Орсон л та. Яг 13 жилийн хөдөлмөр байна тийм ээ. 13 жилийн хөдөлмөр байна. 2006 оноос хойш. Тэрнээс өмнө Эрдэнэт хүрэн булаг гэдэг энэ үйлчлэгийн төвийн доотлолт жодоогийн залтай энэ дэлгэр. Тэйг өгш моо өгш. Рагууд эрдэнэдор бэлтгэл сургууль тэгээд улс аврууд энэ би жодоогоос улс аврагаас медаль аваагүй. Саан би өсвөр залуучуудаас мөнгө хүрэл медалууд бол нийлээ авцсан.
Болдарслан одоо ингээд харж яхад за яг өмнөх үеийн залуучууд ер нь дутагдaltaй зүйл их л байдаг л да. Зүгээр ингээд харж байхад бүх цаг үед. Зүгээр хүү начин боллоо, начин болсон хэдий ч гэсэн одоо барилдаан дунд нь энэ хүүхд яаж байгаа юм бол доо гэмээр юм ер нь байх юм уу? Ер нь их гарс шүү дээ. Тий. Барилдааны тактикан буруу сонгох, гин алдах. Энэ манай энэ бол энэ гин алдах их дуртай. Тий. Тэр алдааг нь ер нь банк хэлнэ. Зандан залхатлан хэлнэ. Та бол олон удаа ам авч ийсэн бах. Монгол улсын арслан Бямбин Жаминдэрж гэдэг хүнтэй би уулзж яхад бүх хүн бяртаа байгаад уран мэгтэй сайхан барилдахаас илүү ам авч сурна гэж их том ажил байт юм шүү гэж хэлж ийсэн. За ер нь аймгийн арслан судтай хүн бол одоо сум аймагт ам аавна. Амаа бол ер нь өөрийнхөө барилдаанд тохирсон тэр хүний ямар хий гардаг тэрийг харж судалж байгаад л ам аавна. Ер нь ам авахдаа нэг алдаж ам авч байгаагүй. Ам авах ер нь их том одоо сургууль уу? Ер нь том сургууль. Ер нь хэцүү шүү дээ. Дамаа сүүл рүүгээ Эренбэрэн даахын доогуур авдаг усуд бол ер нь тэгэл хамгийн хэцүү усуд дотроос авна. Цоод авах гэж байгаа хүмүүс дотроос авна. Тэгэхээр тэрэн дотор тунаа барилсан хамаагүй амар байдаг байхгүй. Амах ер нь хэцүү. Танаа аав ээж ер нь малчин хүмүүс байсан уу? Миний аав ээж ер нь гард нь бол малчин, бага насндаа дандаа малчин мал өссөн. Намайг сургуульд орох жилээс бол сумын төвийн албан хаагч нар болж орж ирсэн. Би их талдаа ер нь бүх юм мундаг удамтай. Тэ. Улсын цолтой, даншигын цолтой. За улсын цолтой хүн бол нэх байхгүй. Ер нь удамтроос бол хамгийн өндөр цолтой би байсан. Одоо манай хүү болж байна. Дээхэн үед бол даншигын зан хүн байсан. Тэгээ даншигын зан бүгдэнд өгөж одоо Бээжинд хүртэл очиж барилж ирсэн. Оо за. Тийм хүний өрсөлд. Тэр үеийн олон улсын тэмцээнд барилж ирсэн байна шүү дээ. Тийм тухайн үеийн. Аав ээж нь ер нь нас өдөр хийж зооглов. За манай аав ээж хоёулаа 70 нэлээ гараад бурхан болцгоосон. Улаанбаатар хотод амьдарч байгаад. Таныг бол ажил амьдралтай сайхан амьдрал тэгшэрч гисэн сайн сайхан явж байгааг үзсэн ба шүү дээ. Үзсэн тий. Би яагаад тэгж асуугаад байгаа вэ гэхээр би төрөнд нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн Монгол газар ирэх хүн болж төрөөд тэр дундаа бүх болно гэдэг бол хүссэн бүхний тавилан биш байт юм. Бүх болцоход бас улсын цол хүртэнэ гэдэг бол бас мөрөөдлөл байдаг бах та зарим хүнд бол зарим над шиг амьтад бол мөрөөдөж чадахгүй зүйл. Тэр өнөөдөр ээжийн талд бүх удам бий гэж аавын талд ч гэсэн байхыг үгүйсэхгүй юм. Өвөө эмээ өнөөдөр магадгүй байсан бол ээд юм их баярлах байсан бах та. Ягаад тэгэхээр зэрэг Монгол улсын начин, Монголын даншигын начин гэдэг ийм хоёр хүндтэй, ийм сайхан хоёр цолыг хүртчихсэн ачхүү байж яхад гол усаараа нэг баярлаж, нутаг ус нь бас баярлдаг. Ийм л сайхан одоо жам гэдэг юм уу, ийм сайхан зүйл л одоо монголчуудын дунд байдаг та тийм ээ. Тий. Тэгэл одоо сая чинь ихлэ одоо би чинь хин талаас удамтай их одоо миний би ч одоо 10 хүүхэдтэй хамгийн том шүү дээ. Эсвэл бандик охин байдгийг. Зөв. Дүүнэр бол нэг дүү маань энд жудаа орчихжээс 18-тай аймгийн начин болж ирсэн. Тэгээд эт навараар өнгөрцсөн. Бусад дүүнэр бол бүгд сумын заа. Тий. Тэгэл ярих юм бол одоо энэ Батууд гарчих чинь бас надтай бас их амаатай. Тэгээ бид нар чинь их талаараа бас яривал их ойрхондоо амаатай болсон байна. Тэгэл ингээд сүлдээ одоо ингээд барилдаал явж атал хүүхдүүд барилдахын зовлон бас их хэцүү. Яачгүй одоо манай саран цагт гарцгын хүүхд байна, Тайванбаатар алтлангийн хүүхдүүд байна, Батүг начингийн хүүхдүүд байна. Ингээд тэгэл доос гарч ирж байгаа энэ Тагбаатар алтлын Золоо Ирзан эдгээр чинь одоо наадам болно манай талаараа тэр заавалдах одоо маргааш онолтоор яатаагүй ийгүүл та юу гэж бодож байна? Та ер нь яаж хамаагүй гэж бодож байна? Бид нар чинь
Оройжин гол баахан барилдаан чэтэнтэй бол ингэж барилдан тэгж котсоор тэгж таарах юм байна. Ингэж зөвлөлт нь ер нь хүүхдүүд барилдах ер нь хэцүү шүү дээ. Хүүхдүүд барилдах хэцүү байхын тийм жаргалтай зовлонд бас жаргалтай гэж байна. Тийм жаргалтай зовлонг магадгүй өөрөө нь тийм зовлон эдэлж явсан аав, тийм ээж л мэдэн дээ. Бусд нь бол за одоо дэмидэ болдоо л гэж хориглол байдаг бах та. Би тэгж бодож байна. За дурвын ер нь ярилцах цаг өндөрлөлт өгч байгаа юм. Тэгээд бид залуухан идэрхэн наснаасаа өнөөдрийг хүртэл энэ үйлдвэрийг бүтээн босголцоод бас бүтээн байгуулалтанд нь оролцоод энд амьдралаа төхнүүлээд эндээс амьдралынхаа гарагаа эхэлсэн энэ хотдон ирж эрдэнтчүүдтэй эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад бас нэгэн үеийн хүчрхэг хүч дарслангуудаа бас сайхан мэдчилгээ дэвшүүлээч. За ингээд 18 настай хүүхэд эрдэнэ дотноо ирж ажиллаж амьдрахын зэрэгцээ бүхэн жодоо үндэсний бүх гэсэн хоёр төрлийг сонгон авч барилдаж хамгүй амжилт үзүүлээ. Тэгээд ажил төрлөөч бас нэр төртөө сайн хийж байлаа. Тэгээд одоо энэ ажлын хажуугаар барилд носолдож ингэж явхад чөлөө зөвшөөрлөгж өсөн үйлдвэрийн бүх удирдлага тэр дотор цэгэтэйгийн үеийн удирдлагууд цэг хэсгийн дарганаар дамбалдаа маш их баярлж байна гэж хэлье. Мөн намайг улсын начин цол хүртээсэ гэсэн эрдэнтийнхаа төм бөмбөн үзэгчдийн итгэлийг бас хариулж чадахгүй гэсэг явлаа. Тэгжээд л одоо миний хүү эрдэнэт хотын одоо унган иргэн одоо яг унган хүүхдүүдээс анхны улсын начин цол авж байгаа. Энд одоо би их баярлж байна. Ингээд эрдэнэт нутгийнхан маань миний хүүг одоо начин босон одоо намайг босон одоо ялгаагүйгээр одоо сайхан хүлээж авч байгаа их баярлж байгаа. Ингээд нийт эрдэнэтчүүдээ эрүүлийн хас жаргалтай юу сонсон 9 цагаан хүсэл биелж явах тухай гэж ирээ. За баярлалаа. За эрдэнэхүү начин бас эрдэнэтчүүдтэй. Тэгээс эрдэнэттэйгөө анхны улсын султан болсон тэгээ. Баярлалаа. Одоо үеийнгийн барилддаг найс нөхдөд их ба. Тэднээс яриад төрүүлээ бас нэг улсын сулны босгочлоо ер нь чааштай шуус яах вэ? Ер нь улсын сул дараараас ер нь зорилготой хичээгээд бэлтгэл сургууль тавьвал бас олон гарах байх. Эрдэнэт нутгийн дараагийн ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье да. За их баярлалаа. Монголын ард түмэн жилд нэг удаа 2 өдөр сэтгэл хангалуун сайхан баярлдаг нь Монгол төрийн наадам гэгч. Тэр Монгол төрийн наадам гэгчэд хүчит бөхчүүд газраас нутгаасаа аймаг хушууныхаа нэрийг дуудуулан аав ээжийнхаа нэрээр алдаршин гарч ирж барилдаад тэнд хэн эртээ чадaltaй хэн ухаантай сэхэтэ байсан нь улсын цол хэмээх тэр өндөр хэрэгэм зэрэгт хүрдэг ийм тавилантай. Тэгээд энэ их тавиланг манай эрдэнтчүүдийн дундаас манай эрдэнтчүүдийн гэдэг нь эрдэнтийн унган иргэдийн дундаас анх дөрөнд төрсэн Монгол улсын начин эрдэнэхүү танд цаашдын бүхий спорт, бүхий амьдрал, бүхий замнал нь магадгүй эрдэнтчүүд эх орныг төвчээлэн хөгжүүлж байгаа шиг бас дардан шулуун байгаасаа гэж хүсэж байна. Хамгийн дөрөнд төсөх зүйл нь тамирчин хүнд хамгийн аюултай заналтайсан байдаг бэртэл гэмтлээс холхон байгаасаа л гэж хүсье. Амжилт хүсье. Монгол төрийн наадам 9 даваагаар дуустдаг. 2 өдөр үргэлжилдэг шүү гэж хүсэж байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрдэнтчүүдийн бахархал болсон эрхэм хүндтэй аав хүү хоёр бүхэд амьдралд нь нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За Булдарслан хэрвээ боломж олдоод Улаанбаатарт эрдэнэт дэвжээ нэгдвэл магадгүй тэнд их идэвхжүүлэн ажиллах байх гэж найдаж байна. Амжилт хүсье. Тэгж бодож байгаа. За их баярлалаа. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овулсан халуун зүрхний уйрал хайр гунхий чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн
өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.